Тэгэхээр энэ хоёр хуулийн төслийн аль альны агуулгыг үзэхэд бол үндсэндээ худалдаанд тавигдах шаардлагыг л хуульчилсан байгаа. Шаардлагыг. Зогсуулт нь бол байхгүй байгаа. Зогсуулт гэдэг дээр бол үнийн зогсуулалт, гадаад худалдааны зогсуулт гэдэг үйлбэрээс бусдын дандаа шаардлага. Тэгэхээр альва хууль гэдэг чинь өөрөө дотроо хэрэгжүүлэх механизмтай зогсуулттай байх ёстой. Тэгэхээр энэ хууль бол яг мэдээж онцлогтой учраас тэр хэрэгжүүлэх механизм зогсуулт нь бусад хуулиар дамжиж хэрэгжих ёстой. Өөрөөр хэлбэл хяналтын тухай хуулиар, нөгөө зөвшөөрлийн тухай хуулиар, мөн одоо стандартчил хэмжил зүйн хуулиар энэ хуулийн хэрэгжилт нь зогсуулгдах ёстой шүү. Тийм учраас хууль хоорондын уялдаа холбоо хангаж байж энэ хуулийг бол одоо хэлэлцүүлгийн зохион байгуулах ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. Сая одоо инкамгуулын гишүүн хэллээ. Инкамгуулын гишүүний хэлсэн саналтай байвал 100% санал нийлж байгаа. Тийм учраас хууль хоорондоо уялдуулж энэ хуулийг хэрвээ хэлэлцээгвэл бусад хуультай хамтдаа зэрэгсүүлж хэлэлцүүлж байж явах юм бол их өрдөнтэй болно. Түүнээс энэ хуулийг гаргаад зогсуултгүйгээр зөвхөн хоосон л одоо лозум маягтай шаардлагыг жагсаасан юм хууль болчих гээд байгаа шүү. Энийг анхаарах хэрэгтэй.